Бид ажил амьдралынхаа нэгэн шинэ өглөөг говийн хот 70 задагдад эхэлсэн юм. Бид гэдэг маань энэ киног бүтээхээр явсан кино зургийнхын юм л да. Аян замын хүн гэдэг шин танилттай болж явдаг хойно энэ өглөө бид Өмнө Говь аймгийн Тээврийг удирдах газрын жолооч Хунцэг доржийн Бямбатай танилцлаа. Анхны мань танил жолооч Бямба охиноо цэцэрлэгт нь хөрөгчгээд 3 тэсэм рүү гарах гэж байсан юм. Бямба маань эхлээд бидэнд аян замд хамт явах нөхцөн танилцууллаа. Цуг явах хүний маань нэг хорлын цэг мэдгүй. Улас аймгийн олон удаагийн авраг тээвэрчин манай баазын хамгийн түрүүнд одоо сая тонн километр хийж саятан болсон хүн мөн Хөдөлмөрийн Баатар гэдэг одоо эрхэм хүндэцэлийг баазд анх төрөө авчирсан юм хүн байгаамаа. Харин энэ залууг Төрмөх гэдэг. За тээврийн тэрэг аваад анхныхаа одоо аянд гарах гэж байгаа юм хүн. Бид гэдэг маань ийм л одоо 3 хүнтэй. Ингээд л их аяны замд 3 л гарсан Говь нутгийн 3 жолоочтой зам нийлж бид ч гэсэн нэг биш 3 танилтай болсон юм да. Бүгд наримт Монгол Ард улсын Хөдөлмөрийн Баатар жолооч Сэвэн мэд 10 гаруй жил аяны замд явж байгаа жолооч Бямба анхныхаа алсын аянд энэ өглөө гарсан залуу жолооч Төрмөнх гурав бидний шин танилуд маань байсан юм. Алсаасаа ихрэл өгсөөр охин хөтлөөд бид зүтгүүлж эхэллээ. Энэ өдрийн хувьд яруу найрагч Өвөө Холонгийн онц хэлсэн шиг ёстоол голио царцаа нь хуурсан тариа шиг цовгцсон тийм л халуун өдөр байж үлээ. Аяныхаа анхны замд гарсан залуу жолоочийн машин халаад нэг л зам ахих шинжгүй бололтой. Энэ саатлаас болж аян замд дүүссэн яриач бас сонин санагдлаа. Машин халаад явдаггүй. Аймаг талаас зуны цаг багсаж тэгээд хүнд очиод тэрэг халсаггүй яах. Энэ тэгэл холоос ундараа тэгээ бахирвч. Чи носоос нь дуудаж ин тавьч. Чи ч бас жин тавьчуул ноцоос нь ажиллаа хөнгөсөлтийн усаа байг. Таирын тэрэг халахгүй байхад миний тэрэг яхаараа ийм амархан халаад байдаг байна. Байгаль цаг уурын бэрхшээлээс болоод ч юм одоо энэ жолооч нар шиг янз бүрийн зэвж байгаа юм да. Хамгийн наазах нь хөтөлбөр чи өвтөр энэ дээр жин тавьж байна. Мөн одоо зарим жолооч нар тэр банкндар зузаа хүнтэй даваа тавиад дээрээс нь усыг гээд ингээд 100 цагт чиглээ явдаг юм байна. Тэр чи яаж байгаа нь тэр яг энэ бензин хөргөж өгч байхгүй. Бензин чи 100 болтлоор ууршаад ингээд носоосныхоо энэ хаймар татагдчихөө байж. Тэгэхээр тэрнийг бол хөргөж. Бас түүнээс гадна одоо өшөөш ус янз бүрийн юм байна л да. Чи наашир та. Нэг. За энэ мөн халуунд бензин насаасны ажиллагаа хангивчилсан юм. За энийг бол хийхэд их амархан. Цаанаас нь одоо компрессорын даралтаар шууд ирсэн хий болооноор дамжаад энэ рүү оруулж байгаа шалакар холбоод. За энэ яг дугууны ушгаар ингээд энд цаалаа хийчихсэн. Энэ нэг бол анх одоо манай баазын Жамбал санжид анхсан ачилсан. Ийм харин сүүлийн үед их боловсронгуй болгоод мегмар сахилгын удирдлагатай болгосон байгаа бол да. Тэр бол бүр одоо их боловсронгуй болох сайн болсон байна. За тэгэхээр энэ хий орж ирээд банкнд даралт өгөөд бензин насосны ажиллагаа хангивчлан их чинь нэлээд даралт орж ирнэ. Их хөл оруулахгүй шүү дээ. Карантар болоод ирчихсэн. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ банк бүтэн байх явдал. Тэр энд дэндээ шүүрдгүй таглаа сайн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ манай говь нутагт цагцсан ер нь хамгийн нэлээд сайн арга юм уу гэж би боддог.
За явах. Говийн зам гэдэг зарим газараа цардмал зам шиг цагаахан ч гэсэн зарим газараа жолооч хүний уруухан авхаад самбаа шалгасан уул даваа хад бартай хэлс чулуу ихтэй байдгаараа олждаг юм. Та бидний харж байгаа энэ зам л их ганцхан машин багтаж явхаар тийм л нарийнхан хавцал байсан юм. Бидний замд уулзсан жолоочноор аян замын мэнд солихын хамт зам ямар байна уу гэж асуулаа. Энэ асуултанд Цэгмэд Баатар маань зам сайхан гэж хариулсан. Зам сайхан гэсэн энэ үг алдар гавьяаны эзэн болгосон их хаяныхаа замыг л хүндэтгсэн өрөөлийн үг мэд санагдаж билээ. Замд таарлцсан өөр нэгэн жолоочийн хувьд биднийг зогсоохыг ч бодсонгүй бололтой байлаа. Харин жолооч хүний бие биенээ гэсэн сэтгэл заавал зогсож уулздаг ёс болсон бичигдээгүй хуулиар л бид түүнтэй уулзсан юм. Сайн уу жаа. Сайн байна, сайн байна уу? Сайн уу жаа. Сайн уу жаа. Сайн байна уу? Сайн байна уу? Хаа хүрээ юу жаа. Наранбарга дараа дуцаж байна. Машин дээр зүгээр үү? Машин гайгүй автоматны юмрын тасарчаад байж байна. Та нарт юм байхгүй тусцаа үзүүлэх юм. Надад юм байна уу минь үзээ л дээ. Энэ гэрмэн тасарчаад тэгээ байж байлаа л даа юм. Тэгээ та нар өрөөд ирлээ. Энд чи. Бас нэлээ явж тасарсан идэв шүү. Яама нэг юм байна. Оо сайхан шинэ нэр байна. Баярлалаа. Замд суусан жолооч нөхөртөө Бямба маань туслалцаж энэ төр зогсолтыг ашиглан Цэгмэд Баатар маань агаар шүүгчээ цэвэрлэж байхад их хаяныхаа анхны замд гарсан залуу нөхөр маань кавинасаач гарсангүй. Харин ном уншиж хөгжим сонсолсуулаа. Тээврийн замд төр жуурхан ч гэсэн сэтгэл сэргээсэн хөгжим сонсож уншиж өгсөн шинэ номынхан баатруутай ярьж суухан төрмөнхөд маань сайхан байсан мэдээж л дээ. Гэвч энд ийм нэгэн яриаг үссэн юм. Залуу ягаад хавнаас гарахгүй суугаад. Зүгээр л. Би ямар таних ч шүү дээ. Танихгүй ямар хамаагүй. Ер нь таньдаг бол зогсдог, танихгүй бол такваад гардаг юм шүү дээ. Ер нь тээвэрчүүн замд явж байгаа машин зогсож байгаа юм бол жолоочтой нь уулзаж машинд нь ямар саадлал гарсан байх тэрийг үзэж явах хэрэгтэй шүү дээ. Чамд өөрт нь ашигтай шүү дээ. Ер нь тээвэрчүүн бол замд зогсож байгаа. Замд саатсан энэ хүмүүсүүд бол тусалж явах хэрэгтэй. Энэ бол одоо тээвэрсэн бидний одоо үүрэг юм байна. За хамт явж тань. Цэгмэд Баатрын маань хэлдэг зөвлөдөө. Тэгээд ч бидэнд жолооч хүн гэдэг аяны замд тэр тусмаа хэрийн ийм замд нөхрөн гэсэн сэтгэл тээж явдаг нь хүний мэс жолоочийн ёс юм даа гэсэн бодол төрж үлээ. Манай Баатар өөрийгөө өөрөлийг хөдөө замд сууж цагаалтгаас л хайдаг хүнт.
Тийм ч учраас замд суусан жолоочид ер нь юугаач харилцахгүй тусалдаг. Ийм сайхан зэшилт. Өөрөө бол барагтай л бол ерөөсөө хөдөө замд суудаг. Ер нь баргийн имийг аргалал ирдэг. Мэдлэг чадвар сайтай юм байхгүй. Би ч бас нэг зүйл асууя. Чи ингээ явж байлаа. Тэгтэлгэнт тахиргалж уурч үуч яах вэ? Яаж аргалах? Ямар ч арга байхгүй. Тахирга хугарсан тахиргалаа чи яаж аргалах юм? Чи ер нь итгэхгүй байж болно. Цэгмэд Баатар түүний чинь аргалаад ирсэн шүү дээ. Араа шүү дээ. Говийн тээвэрчин Цэгмэд Баатрын хувьд шөнийн сэрүүнтэл газар дөх дуртай хүн л дээ. Харин энэ удаа аяны хийсэндээ авч явдаг идэ будаагаа дэлгэн үдшийн цайгаан чанж хээрийн замд хоног тааруулан тухллаа. Би багадан марионож малж өссөн үлдээ. Тэгээ насан баг залуудаа би мотор төлөг гэдэг юм шиг гэдэг тийм сонирхолтой болсон. Тэгээ 1954 онд Улаанбаатар хот очиж одоо авцургал орж жолоочийн мэргэжилтэй болсон. Ингээ 54 онд одоо өмнө говийн тээврийг удирдах газар ирж ажиллаж түүнээс хойш одоо 30 гаруй жил ажиллаж байна. За энэ хугацаанд би зөвлөлт толгойд одоо үйлдвэрлэгдсэн одоо нэлээд хэдэн төрлийн маркийн одоо машин барьж байна. ZS5 барьж байсан, ZL164 барьж байсан, ZS105 барьж байсан. Одоо бол ZL130 машин барьж байна. За энэ ах トゥ угийн дарамтлалт одоо манай холбоот улс одоо бүтээсэн үйлдвэрлэгдсэн машинууд бол хүч чадал ихтэй одоо найдвартай унаа гэж. Таныг хөдөө тахиргалаа угуулж чад аргалаад ирж ийсэн гэж Бямбагаа надад ярьсан. Тэр чи одоо яаж аргалж ирдэг вэ? 10 жилийн өмнө зүүн баянгаас нааш явж байтал миний тахиргал маань уграад. Тэгээд цуг явсан тэргээр жирүүлээд ойролцоо байгаа гило ангидаар аваачлаа л да. Тэгээд тахиргалан гагнад харж ийдсэн. Тэгээд тэнд байгаа хүмүүсүүд маань зарим нь болно гээл зарим нь болохгүй гээл маргалдаал байсан. Миний хувьд бол би болгоно гэж бодож байсан. За дээр үед манай Ахмад тээвэрчд маань одоо хэрэглэж байсан ZS5 6 цилиндртэй, Polo маань 4 цилиндртэй байсан. За энэ машинууд маань одоо вартаа замыг одоо ямар ч газар туулдаг юм байж. За одоо энэ ZL130 маань одоо 8 цилиндртэй хүч чадал ихтэй ийм техник. За үүнийг одоо 7 цилиндр яваад ирж болох юм гэж бодсон. Тэгээд гелоингаас цэглэгаан нуурыг аваад би өөрөө гаргасан болсон. Тэгээд тахиргалынхан тэр гаргасан үзүүнийхэн шатууныг аваад Поршингийн дүгжээд ингээд 7 цилиндр би явсан ийм л юм. Аян замдаа гарахаар захиж байгаа залуу жолооч маань туулах замынхан бартааг өдөр нь харж ой тойндон сайн тогтоож ав гэж Цэгмэд Баатрын зөвлснөөр аяныхаа анхны шөнийг инхүү энд өнгөрөөсөн юм. Та юу түүгээ? Яхныхаа захиасыг л биелүүлж явна. Хардаа говийн чихэр. Ямар гоё чулуу вэ? Нэрэл чихэр шиг. Манай нутаг нэрээ сайхан говь шүү. Сэлгэр говь минь нараанд тшээд. Цэнхэр хадаг шиг намиатан байна. Чин шүлгийг мэдэх үү? Би санахгүй байна. Нэр нь хүртэл шүлэг. Нэрээ сайхан нутаг. Аяас сайхан говь минь алтан шаргал говь минь солонгийн 7 өнгө билээ. Идэний 5 амт билээ. Ижлэн нүгүй үнэртэн билээ. Ид шидийн үсгэлэн билээ. Агтай цай шиг шаргалтан байдаг. Атан тэмээн хонгортон байдаг. Аргалын зоон хэргэлтэн байдаг. Алгхан говьдан хайртай би. Сайхан шүлгэлсэн байгааз. Бүрийг дорж байгаа шүлэг би мэдлгүй яах вэ? Харин та үнэхээр сайхан уншдаг хүн юм аа. Гайтав чимэд явахлан гээд сайхан бичдэг болсон шүү. Ер нь тэгээ 90 нарыг сайхан та. Наад өргөтгөлийг чинь машин чиргүүлд хийж ашигласнараа нэг удаагийн явалтаар 100 бодлоо үсэлэгдэг байхгүй. Тэгэхээр 100 бодлоо үсгдэг чинь чи бодлоо
2.5 тонночаа гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг явалтаар 2.5 тонночаа тэгж ирнэ гэсэн юм. Энийг ер нь анх хэн санаачилсан юм болов? А энэ одоо өргөтгөлтөний дадлаг шангалагчийг анх авсарч хэрэглэхдээ Сүхбаатар аймгийн тээврийг удирдах газрын одоо анх санаачилж ингэж авсраад тэгээд одоо ажил нэвтрүүлсэн байхгүй. Энэ гинж ямар учиртай ингэж холбосон юм? Энэ гинж бол одоо Энэ санаачлагын эзэн Савигжав төрийн шагнал хүртчихлээ. Энэ чинь аян замаас төрсөн яр урнаарыг үздэй гэж Бямба жолооч бидэнтэй бас марга хаятай ярьж явлаа. За яа цаагаа. Говийн нэг зүйлийг ойлгохгүй юм аа. Тэгэхээр одоо машин техникч одоо өөртөө тохирсон даацтай, хурдны хэмжээ нормтой байдаг. Тэгэхээр энэ их ачаа, энэ олон зэргүүлийг чирснээр одоо машин техникт ямар байдаг бол орчин үеийн одоо өндөр хүчин чадалтай ийм техник эзэмшчээ тэгээд чиргүүл чирхгүйгээр тээвэрт явна гэдэг чинь өөрийгөө ямар тээвэр хийж өгнө санахад. Тийм ээ. Хамгийн гол нь юм тохируулж явах шаардлагатай л дээ. Энэ 150 мөрний хүчтэй энэ зээл 130 гэдэг одоо аврагтай машин байтугай манай дээрийн Ахмад тээвэрчд бол одоо G5-аар чиргүүлчихсэн шүү дээ. наа модон кабинтэй. Тэ. За манай улсад бол анх Баян хангарын тээврийг удирдах газрын жолооч гавья тээвэрчин Балжин муга зээл 164 машинд 4 чиргүүлж ирсэн дээ Монголд. Дөрвөө. Тэ. Гом олон чиргүүлж ирсэн. Тэ ажиллаж байсан. За чиргүүл бол хамгийн ашигтай л да. Автомашины бүтээл өндөр шин сатхун хэмнэлт гарна. Энэ төрөл бүрийн хэмнэлттэй өндөр бүтээлтэй тийм зүйл байна. За тийм учраас манай улс бол энэ тээвэр тэргэлж байгаа автомашинуудыг одоо чиргүүлжүүлэх зорилготой. За манай одоо чиргүүл үйлдвэртэй болсон чиргүүлүүд хангалттай үйлдвэрлэгдэж байна. Миний хувьд одоо юуг анхаарч ажиллавал зүгээр бол шинэ тусгай жолооч бол анхаарч явах зүйл бол яриад байвал их л дээ. Гэхдээ хамгийн гол нь одоо машин техникийн сайн мэддэг машин техник одоо засвар үйлчлэгийг өөрөө хийж чаддаг хамт тэргүүн хүмүүсийн туршлагыг авч хэрэглэдэг ийм байх нь одоо шаардлагатай байна. За манай Ахмад тээвэрчид ийм одоо арга ажиллагаараа одоо амжилтанд хүрсэн байна л да. Дарангай аймгийн тээврийг удирдах газрын жолооч Улмын Баатар гавья тээвэрч Яндангой байна. Мөн одоо Улмын Баатар Самбой Яндангой байна. За манай одоо улсын хошоо авраг Отхон байна. Тэр жил Яндангойтой лүнгийн гурван дээр битээр уулзаж ярилцсан юм аа. За Яндангой бол над нүлийн сайхан зөвлөгөө өгсөлтөө. Би бол жиг туртаа явдаг. Ер нь л одоо би 30-аас 40 милийн одоо хурдтай явдаг. За миний машин чиргүүл маань ийм л байна да гэж үзүүлж байсан надад. За өнөхөр одоо машин чиргүүл нь сайхан. Ер нь шинэ машин шиг тийм байсан. Тэгээ Яндангой дээр бол тэр бараг сая км бараг явж байсан. Тийм байсан. Ер нь тэгээд машиныг одоо жиг туртаа одоо жигд нам хурдтай явбал ажилд одоо бүтээл гардаг. Эвдэл бол бага байдгийг тэгээ Яндангой тэрийг хараад бол бодсон юм л да юм.
говийн ихээс дуулах гэдэг ч тээвэрчин хүнээс их л ур чадвар шаардсан. Тэгэлж дэрүү анхныхаа энд гарсан залуу нөхөр маань ээдээ нэлцсний зам гэдэг чинь ч эгийн даваа гэдгээс хэцүү даваа байхаа да гэж зориг шамтарч зүрх мохсон янзтай ярьж явсан юм. Гэхдээ хамт яваа ахмад туршлагатай жолооч нөхд нь залуу нөхрийнхээ их аяны ирээдүйн замыг ч бас засч явлаа. Тэр баруунтайгаар гарчуулахгүй. тэр Нэг арай бодмооргүй юм шиг. Тэрүүгээр гарвал болохгүй юм уу? болохгүй. Тэргээс юусэн гарчуулахгүй тэр чинь. Энийг байлаа. За энэ гэр гарч шүү дээ. За. За тэгээ яах вэ? Би ихлээ юм бай хийх юм байна. За. Тэр энэ байж. Хоёулаа харж байна. Говийн 3 жолооч маань энэ удаагийнхан аяллаар 3 тэсэм орхол зам тууллаа. Энэ бол нэг өдөр 3 жолоочийн туулсан 310 км зам юм шүү дээ гэж бодоход 30 гаруй мянган тээвэрчнийхээ нэг өдөр туулах замыг хэдэн 10 мянган км тоолсон мэдээж өгөө. Саятны төлөө гэсэн үг маань тээвэрчдийн маань гүйцэтгсэн ажил туулсан замынхан л хэмжээ байдаг. Зам бартайтайч жолооч хүн хашир түн сайхан. Оо, мост тулцсан ба шүү дээ. Бид гарахгүй. Хүүд мод хоёр тий. Мод хоёр. Мод байхгүй. Оо. Сабэн бач мод тав. Хүүд тав. Хүнз байхгүй. Хүүд тав дээ. Welcome. Нэр өшөөш тач. Аа, самукасхара. Өтөختөн. Мосон тавт. Мосны яг ихтэй л. Айсен дамкава. Энэ жил чирэн гайгүй байна. Тэр жил би энд чинь сайн суулсан байх юм. Тэгэд би өдөр байгааг үлдээ шөнө байсан. Тэгээ маргааш нэг яралтай ажилтай ардын хурлыг сонгуулах гэдэг. Хачи яарч явсан. Тэгээд баруунтай 3-аас тэжээд болгочоод эргээд наашаа явж исэн чинь. Шөнө болторсон. Тэгээд коллекторс минь заавал наашаа өрөөд ирж явсан чинь ирэн. Жинкүүнээ гардаг ганцхан замтай байсан. Тэр замдаар маань харин ингээ 6 тэрэг ингээ суураас урдсан байж бид. Тэгээд би цаанаас өрөөд ирсэн чинь шөнө одоо хажуу гарал тойршихаас тэр гарах газар байдгүй замын өгөлчихсөн. Ингээ яхад. Хон нэгтэй зэрэг маргааш нь одоо чухал ажилтай юм байдаг. Тэгэл гарахаас өргөгүй болсон. Тэгээд тэр хойтлын тэр далангийн агуур ингээ наашаа дайрцсан замгүй. Тэгсэн чи байдгүй арай. Ердөөсөө л нэг ойлснийхээ нэг 3-ны 1% нь явж өчрөөл тэгэл. Йоо суучт. Тэгээ яхад. Йоо гараад л элснийхээ модыг авч хийгээл. Тэгэл чиргүүлтийг ингээ залгаатай хөдлөх гэсэн ерөөсөө хөдлөхгүй. Нэг л зөксч одоо зэрэг чинчигээ доошоо хөдлөхгүй юм л. Тэгтээ зэрэг нь чиргүүлнээс залгах чадал. Модон доор ингээл модоо хийгээл ингээл хөдөлсөн. Тэгэл явахт. Ухаал модоо хийгээл ингээ хэсэргоо сүүлд нь чиргүүлээ эргээд авахын тулд тороосцсон.
Тэгэл чиргүүлэн тараас араас зүүчгээд тэгэл шүнж угсан. Ерөөс. Тэгэл мод яхав 3 м гараа нөгөө тэг чи ингээл тэргнийхөө дугууны эргэлтэнд л нөгөө мод чи хоошоо суураад сайн л бол нэг метрагаас 2 м л ураг шахаад байдаг. Элс тоомгүй хээ нөгөө ч одоо ерөөс ингээл зэлийтэл. Тэгээд маргааш нь яг сайхан ингээл үүр гэгэрч явахтал би тэр зах дараадаа тэр нэг чулууны тэнд гарч ицсэн доо. Элсний мод гэсэн үгийг бид говийн тээвэрчний амнаас л анх сонслоо. Энэ үгийг бидэнтэй хамт анх сонссон залуу жолооч маань их элсэн зам туулахад тодорхой хэмжээтэй хоёрхан ширхэг модл хэрэгтэйг мэдэж говийн замд явсан анхныхаа өдөр ч гэсэн тээвэрчин хүний ажил амьдралын тухай ихийг сураа бизээ. Аяны алтан шар зам гэдэг амьдралын ийм л нэгэн сургууль байх юм да. Модны хүчлэл ийм гарах шиг. Та эргүү болч яста баларх юм байна. Энэ зэргийн бэрхшээл юу ч сайн. Энээс илүү бэрхшээл алей төрөх. Чи чараа дахиад 3 төс цэврээ явахад цаатахгүй юм байна да. Энэ замтайгаа танилцуулаа. Ер нь тээвэрчин хүн газрын байдал замынхаа мартааг ажиглаж явах чухал байдаг шүү дээ. Их аяны замд гурвуулан гарсан говийн 3 жолоочийн ганцхан удаагийн аяллыг дагаж тэдний ажил үйлсийг нэмэр хачиргүйгээр инхүү кино хэлсэндээ бид буулгаж авсан юм. Ингэж л явхдаа жолооч хүн гэдэг өндөр уул даваад авч өргөн гол морин гатлан их замын бэрхшээл саад энэ ажлын баяр жаргал аль альний нэдэлж явдаг эрэлхэг зөрөгтэй хөдөлмөр сайхан хүмүүс юм да гэсэн бодолтойгоо хамт буцаж ирсэн минь энэ.